Товлогч ингээд хоёрыг төвөрцөө эндээ уцаар ярьцсан. За байна ажил дээр байсан тий. Энэ чинь нөхтэй аваад гэж явагдсан байхгүй. Би бүр ингээд яахаа мэдэхгүй бүр ингээд ийм хөө юм чи тэгээд би аавынхаа үрт 7 дуурын хүртэл унтсан. Тарцгаа тийм ялуун сүүлдэр бүр ойтон болцох найз нөхтэй болооч та гэл. Аав намайг одоо бас ингээд одоо унж усах бүхэл үед яг намайг ингээд харж байгаа. Миний дэргэд байгаа гэж би одоо хүртэл намайг ингээд хараал явж байгаа. Би бол тэр нэтгэдэг. Би соёл урлагийн сургууль болохыг би орохыг мөрөөдөжсэн, жүжигчин болохыг мөрөөдсөн, драмын театрт орохыг мөрөөдсөн, олонний танил болохыг мөрөөдөжсэн, өөрийн гэсэн хамтлаг байгуулахыг мөрөөдөжсэн. Миний мөрөөдлүүд бүгд биелэл яваад байгаа хөөх. За миний хөөгтнаас бол сумын төвд өнгөрсөн. Хөөгт байхдаа одоо зуны амралтаар бүр хөдөө одоо мал дээр гардаг. Одоо 9 сарын 1 болоод ирэхлээр одоо сум руугаа ороод гэртээ ирээд манайхаа яг сумын төвд өрөөдөг гэсэн айл та. Тэгээ хичээлдээ явдаг. Тэг ягаад ч юм хөөгт байхад хамгийн сайхан баяр бол хөөгтэй баяр байсан. 6 сарын 1 болохоор одоо догтлол тэр үед ч одоо нөгөө бидний үед бол хөөгтийн баяр болохыг дэсэн ядан хүлээдэг. Тэгээ шинэ хувцас нэг авдрандаа ягаад хатгалцдаг. Би ч өөрөө тэгээд сумын төв хөөгт учраас тэгэл жилдээ ганц удаа 9 сарын 1-нд хичээл орохоор тэгшэл утсан юмсан. 6 сарын 1-нд зарим жил ч өмсөхгүй дээ бараг тий. Тэгэл ямар гангараал хөөгтийн баярыг одоо сэтгэл догтлол хүлээдэг гэсэн. Турдны морь би одоо бас 5-6 жил өмссөн. Сүүлд одоо бүр томдоод 12 3-таа болоод тэгээ сүүл рүүгээ одоо нэг унаач хөвгтүүдээ одоо морь тавиач одоо ахуулаад тий. Тэгээд явдаг. Тэгээ сүүл рүүгээ одоо морь бодлоо тулсан хэрэгт ороод тэгээ бүр морь тавьж чадхааш болсон. Тэгээ нэг жилд 2 удаа харигдчихсэн. Шүтлэндээ дааг 2 унаад яг дараалаад нэг жилийн наадам дээр 2 хайрыг авчихсан. Сайхан мэдрэмж төрдөг. Сүүлд одоо манай нутгийн сумын маань Оргилын сумын 100 жилийн хай болоод сумандаа очиж яг өөрийнхөө урдж исэн тэр одоо нутагтаа одоо даагтаа очиод дааг маань бас төрүүлсэн. Манай аав нэг улсын цуураа гэдэг юм одоо амьд хөгжмийн залуучуудын юм хамтлагтай байсан байхгүй. Тэгэл одоо тэр хамтлагийн улсын цуураа хамтлагийн хамгийн залуу гүшээнээс баг бахтай ингээ синижка манга татна гэл ингээл бүжиглээд ийхэн бахта 3 4 настайгаас л одоо миний тийм зургнууд байд. Манай аав өөрөө нэг төгөл рүү хуран тоглодог. Урлагийн цахилгаан хөгжмөнтэй тийм залууч бид нар дуулцгааж байна. Дууг минь сонсороо гэл. Тэгэл аавыгаа дагаад тэр ойр орчмын одоо сумдуудаар багийн өдөрлгүүдээр багуудаар явж ирэх тоглодог. Тэгээ ер нь бол тэр томчуудтай яваа хүүхд чинь нэг тийм хэрсүү нэг юм аавын цааш болцдог. Яг л тийм л хүүхдээс 5 6 дугаар ангиас за би ер нь яг урлагийн үнд болъё гэж шийдсэлтэй. Тэгэл хичээл дээрээ ч гэсэн ер нь жоохон 7 8 дугаар ангид бол нэлээд суларч ирээл те. Би ер нь хичээл сурлагаар явчих юм. Бараг л ер нь хичээлээр хичээлээр яхаа гэдэг нас харин сургуулийн нэрийг ер нь гаргаж байгаа шүү ахын нэмэрэл би ер нь хүн инээлэх ер нь хамгийн дуртай байсан. 10 жил тогтоож гэсэн ангийнхныгаа инээлгээл маазраал те үргэлж одоо ангийнхан маань завсарлагаанаас ч одоо тэгэл янз бүрийн юм сэтгэж бодож олоод ангийнхныгаа байнга нэг инээлгэж идэг. Тэгэл ангидаа нэг киноны хэсгээс их тоглоно. Бүрслээ болоод те Жан-Клод Ван Дам гэл Шварценеггер гэл одоо тэр үе одоо боёк кинонуудыг дуурайгаал эргэлтээ өшгөл гэл эргэлтээ өшгөл өдөр парт дээр гарч партн дээр гарч босч зогсож байгаа үсрэлтээ эргэлтээ өшгөл өдөр хийж уунжгаад анги манга ширээ нурааж мураагаал тэгэл хүүхдүүдийн захаа махаа гэдэг хольж өгнө өөрөө захаа өгнө хүмүүсийн захаа бичиж өгнө захаач авч байлаа захаач өгж байлаа их сонин штэ айгүй эрт мэдэрсэн аахгүй оюутан бахта нэг улсын тэргүүний орон сайханч гэдэг нэг тоосон хуталтай би энэ сумын клубын эрхлэгч улсын тэргүүний орон сайханч Алтан Шагаа гэдэг хүн байна. Сонин санагчлаа. Сонин санагчлаа. Чи сонирхоод явах вэ гэж. Тэр үед ч нэг юм CD яг хүмүүс яг модонд орсон. Айл болгоны CD-тэй байсан шүү дээ. Машин шиг үздэг. Тэгэл нэг өглөө босоод ирсэн чил би гэдгийг бодолцсон. Аюу сонь. Би манайх нэг 21-р хорлоос би нэг микроор ирдэг гэсэн аахгүй юу. Дөрөв дамжиж ирдэг. Ажигт аюу орбит хийцтэй гэсэн юм. Тэгэл микс суугаад явсан чил хүмүүс яг над руу хараад ирээд байхгүй юу. Би бүр гайхаад тэгэл яасан чи жиг гэсэн чинь орж хаад нохонд асуу худалтай чи ингээд тэгш миний тухай яриад байна. Тэгэл дараад нэгэл тэрийг марч дараад маргааш нь чөлөө ингээд гэрлэг бараал автобуснаас суусан чил ас шиг л цуугаад яриад би хүн чинь ингээд яац юм бол тэгээд носвосоо хожсон юм бол хоцнор яац юм бол ингээд өөрийгөө авлаад надраа ингээд заагаал яриад гэсэн. Тэгсэн чинь тэр ингээд хүмүүс хүрсэн билээ л дээ. Өөрийнхөө хайлт нэгээд олны дээл ингээд хүмүүс таньдаг болчиход байдаг те нөгөө чи ямар ч хоолны мөнгөгүй автобусны мөнгөгүй тэгэл кондуктор заяа хөөгдөл буунцаа яарч мөнгөгүй тэндээс игээд яалт өгч яг сургууль руу игээд ганцхан бодлоо яваад би бочих гээд байгаа байхгүй сургууль дээр бүрийчихгүй чи ятаа ястаа зааш та эдэн мэдэр ингээл намаа гэсэн чинь тэндээс нэг наад хөвгтөө болоо би мөнгөний өгч 100 төгрөгөөр явдаг гэсэн байхгүй болно тэгсэн чинь би наад хөвгтөө чи мөнгөний өгчээ гэдэг чинь ингээ харт нэг танихгүй байх байна наач нөгөө улсын дэргэнэ орон сайхаж чаддаг шиг Миний фэн заяа нэг ах миний өмнөөс 100 төгрөг өгөөд
Наад хөвгт мэдээсээ би бүр өстөмөр амар сонирн байдалд ороод тэрнээс хойш тэгээд хүн чинь бодд юм лээ. Наад ингэвэл за автосныг үрээж болохгүй мэн оногоо юм бэ. Хэлвэж ер нь үрээжсэн орнд алах чигээ гэсэн. Тавралт алган заа. Шүнийг 12 цаг болж хотно орсноо. Шүлэг дуумч цаг минь нэг дөнгөрч. Самбайно. Ой. Би ч одоо 27 настай болжсэн. Хамгийн гой мэдрэмж юм лээ. Би тэр нэг яг нэг совлогч нь барайл ингээл гарч ирэх тэр би бүр ингээд сандраад ингээд гарч ичээд ингээд зүрх балбаад ингээд совлогч ингээд хоёрыг төвөрцөө эндээ уцаар ярьцсан. За байна ажил дээр байсан тий. Энэ чинь өгтөө аваа гэж явуулсан байхгүй. Би бүр ингээд яахаа мэдэхгүй бүр ингээд ийм хөө юм чи тэгээд би ямар санаатай нөгөөх нь биш энэ яаж мэдээд байгаа юм бол гээд тэр чинь гар мар дээр хэлдэг чинь насаар ажиллаж байгаа усаа чинь тий. Тэгэл би ингээд харсан чинь ингээд яг ингээд нүдэнд нэгээд ийм тос төрөгцсөн юм уу яасан ингээд нүд нь амар тостой заяа. Тэгэл ингээд хүн чинь ингээд энэ одоо миний хүүхэд гэл ингээд бодгоор тий ингээл нэг хайр асгараал тий ингээл аюу мэдрэмж маш их одоо үүрэг тэгэл би одоо болчтой маш их бодогддог юм билээ л дээ. Хэрвээ одоо ингээд танд одоо ингээд үүрэг хариуцлага ирээд ингээд ингэж байгаа бол та өөрөө тэр аав гэдэг хүнийхээ эцэг гэдэг хүнийхээ үүрэг хариуцлагыг маш сайн ухамсарлах хэрэгтэй. Тэгээ би чи аавынхаа үр 7 дуурын хүртэл унтсан. Тэгэл аав бол өглөө хоолой намайг унсдаг. Тийм их тийм аав эмтэй гэх юм уу бим хоёр өсөө. Харьцангуй тийм ялуун эрхлүүлээ аав юм да. Сүүл дээр бүр ойтон болцох найз нөхдөд болоо ш та ой яах гэдэг гал ингээл ерөнхийдөө тийм хөө хоёр байсан байхгүй. Уу яг би одоо аавыгаа жоохон тийм сэтгэлээр унсан үедээ ч гэдэг юм уу эсвэл юм жоохон ганцаардсан үедээ ч гэдэг юм уу эсвэл бүр хит хөөрсөн үедээ ч гэдэг юм баярлсан үедээ ч юм уу тийм сэтгэлээ нэг тийм нэг эмоц хөдөлсөн тийм нэг юм одоо юу гэдэг шүү дээ тийм догдолсон үед ч юм уу эсвэл сандарсан үед ч гэдэг юм би ингээл ааваа дотроо бодоол гэж тайвширдаг байхгүй. Тэгэл яг тэгэхээр яг нэг миний хажууд байгаа юм шиг яг дэрэгд байгаа. Би бол тэрэнд итгэдэг шүү дээ. Аав намайг одоо бас ингээд одоо унж усах бүхэл үед яг намайг ингээд харж байгаа. Миний дэрэгд байгаа гэж би одоо хүртэл намайг ингээд хараал явж байгаа. Би бол тэрэнд итгэдэг. Тэгээ аав маань бол бас харцангуй намайг ингээд уран бүтээлч болоод тэгээд эхний одоо уран бүтээлүүд амжилттай яваад бүх зүйлийг аав маань бас надтай хамт байсан л та. Мөрөлийн театрын анх байгуулаад тэгэл аав ихний жүжиг үзээд би аавдаа цэцэг аваачиж өгөөл. Яа тэгэл аав тайзнаа гарч ирээл ингээл өөрхөө ингээл баярлаа л тэр ингээл яг тийм ихний яг тэр үеийг бас аав маань мэдэрсэн учраас би бас талархалтай сайхан мэдээлдэг. Аавын хайр гэж юу гэдэг те аавын үнцэн ялангуяа эрэгтэй хүүхдүүд аавын нөмөр нөөл гэж юу гэдэг те аз жаргалыг би бас мэдэрч чадсан. Азтай гэж би бас дотроо бодож явдаг. Тэгээ миний нэг бас нэг аавдаа зориулж одоо аавынхаа дурсгал зориулж нэг юм хий гэж бодож ирсэн мөрөөдөл маань бас биелсэн. Аавынхаа одоо яг төрж өссөн нутагт нь очиж ардын жижигсэн сэрэн давггойг одоо бас аавын дүр дээр тоолуулж эцэг гэж кино хийсэн. Шанхай кино наадам бол бас нэлээ эй зэрэглэлийн маш том наадам болд юм лээ. Миний төсөөснөөс илүү маш том наадам болсон. Тэгээд тэр том наадамаас одоо манай киноны зохиолч найруулагч Баттулга маань одоо бас шидэг найруулагчийн шагнал авсан. Би бүр шок. Мөрөөдөл гэдэг үг бол миний амьдралтай бас ашгүй холбоотой юм шиг байна. Тэгээд би нэг юм 10 жил байхдаа нэг юм сонины нэг юм хайшлуур уншижсэн аахгүй. Тэр юу байсан бэ гэхээр тэр хүн өглөө болгон сэрэхтэй хоёр сонголттой сэрдэг гинэ. Нэг бол шууд босоод мөрөөдлийнхөө төлөө зүтдэг, нэг бол үргэлжлүүлж унтаад мөрөөдлийг зүүдэл. Энэ хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болж байна. Тэгэхээр би бол мөрөөдлийнхөө төлөө зүтгэдэг сонголтыг би яг сонгоно гэж яг төвтөр дээр яг биччихсэн аахгүй гэдэг тахта. Тэгэл ер нь хожмоо би соёл урлагийн сургууль болохыг би орохыг мөрөөдөж ирсэн, жүжигчин болохыг мөрөөдсөн, драмын театрт орохыг мөрөөдсөн, олонний танил болохыг мөрөөдөж ирсэн, өөрийн гэсэн хамтлаг байгуулахыг мөрөөдөж ирсэн. Миний мөрөөдлүүд бүгд биелээл гэж яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингэ бодонгууд энэ бол миний мөрөөдөл биш, миний зорилтууд байсан байгаа байхгүй. Тэгэхээр зорилт болгон биелжиж том мөрөөдөл болдог. Тэгээ би одоо ингээл одоо гэр бүл зохиогоол те ингээл өөр хүмүүстэй болоод миний ингээд мөрөөдүүд явж байгаа. Тэгэхээр цаашаага ингээд мөрөөдөл бол хязгааргүй. Миний нууц хүүгээд жүжигээ бид 2011 оны 11 дугаар сарын 11-ний өдөр нээжсэн байхгүй. Тэгээ энэ бол яг манай мөрөөдлийн театрын нээлт гэж үздэг байхгүй. Одоо хамгийн анх байгуулагдсан гэж бид яг он тооллын хувьд бол үздэг. Тэгээ энэ жил бол манай хамтлагийн одоо үүсгэн байгуулагдсан 15 жилийн бол энэ жил болж байгаа. Тэгээ бид нэр 15 жилийн ойдоо зориулаад 9 сар 10 сард бид нэр одоо 15 жилийн өмнө тоглож ирсэн тэр манфилгийн ууган хүү жүжигээ дахиж одоо шин составаар одоо тайснаа ингэ тоглож байна. Ер нь бол алдаа гэдэг бол амжилт болох хамгийн гол үндэс гэж. Тэ. Алдж үзэж ийж тэгээд дараагийн алхмууд нь ингээд
Тэр бол яг өнөө үг юм л да. Тэр ухаарал харилаа. Алдаа хүнд ухаарал авчирдаг гэж. Тэгэхдээ би бол нэг үгэнд маш их тэгдэг. Хүн өнгөрсөндөө хизээж бити харамсаж, ирээдүйд бити санаа зов зөвхөн одоо цагаараа амьдрна гэдэг тийм философиг баримталдаг тийм. Тэгэл бол алдснаасаа онцно гэх гэж үздэг. Нэг юм чойномын нэг юм бас нэг юм гоё үлдэг. Би ингээд алхсан мөрөө харсан чи яасан богнох юм бэ? Ирээдүйд явах зам маань яасан хол юм бэ гэж нэг юм одоо юм утгатай нэг юм бичлэл гэдэг байхгүй юу? Тэр хүн бол одоо ингээд маш холын замыг тууллаа гал ингээд цэжид хилдэлтэй ингээд би бол хааста унж босоол ингээд ёроолт нүрэл оргилд нь гараал ингээд янз бүрийн ингээд юмуд байна. Гэтэл эцсийн бүлэгтээ бол хүн эргээд харахад бол цөөхөн одоо богдхон зам мөрийг л тулсан байгаа хгүй да. Ирээдүйд тулах зам нь бүр хол гэдгийг л өөртөө оюун бодол. Энээс цааш маш бол урт хугацаа намайг хүлээж индаа л гэж бодож ажиллах хэрэгтэй л гэсэн тийм одоо философи теоремор л би бол юм ажил амьдралаа бүгдээд гэж зүйрлэж явах дуртай байдаг. Би ер нь эсрэг дүр төрн их баг тавсан шүү. Инээдмийн голдуу тэгээд эрэг дөрүүд л өөрөө амьдрал дээр тийм хүн л дээ. Анхны нэг суур хундаа маань одоо бас инээдмээр одоо хүмүүс төрсөн учраас юм. Тэгтээ болох янз бүрийн дөрүүд байгаа л да. Одоо миний мойлхны дүрч байна, 10 кино байна. За тэгэл сүүлийн үеийн хавц тэрэг байна. Ингээд ерөнхийдөө одоо сүүлийн үеийн одоо кинонууд бол илүү тийм драмын төрлийн кинонууд болж байна. Сая би бас одоо энэ Orange Entertainment Skynet-тэй хамтарсан 12 ангитай хараал өрсөн хот гэдэг 3X гэдэг ажлын нэртэй. Тэгээ энэ бас нэлээд ийм детектив драмын дүр дээр би одоо бас нэлээд эсрэг дүр дээр тоолсон байгаа. Энэ надаас одоо маш хол хэмэд одоо ер нь жүжигчин бол одоо өөрийгөө эвдэж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ одоо дүр бол нэлээд бас гоё одоо миний хувьд бол сайн дүр болсон байх чи бол бодоод тахтай удахгүй гарахаар хүмүүс өрөх баг. Би одоо нэг олон улсын хэмжээний нэг гоё кино их мөрөдөж байна. За дээрэс нь би нэг мөрөөдлийн театр гэдэг нэг юм зүгээр нэг их хөвдөөш 300 оны суудалтай тий гоё ингээл юм театртаа болно гэж бодож байгаа. Тэр удахгүй бас сайхан мөрөөдөл бас биелэх баха. Тий мөрөөдөл бол хязгааргүй шүү дээ. Удахгүй бас одоо их хөрсөн баяр болох гэж байна. Хүн болгон гоё ээжигээ тий хань ижлээ үр хөвгтүүдээ бүгдээрээ сайхан баярлуулцгаараа хамгийн гол гэр бүлдээ тодорхой хэмжээнд цаг гаргадаг байгаарай. Хит их ингээл ажил гэж яваад хүний одоо бас энэ гэр бүлтэйгээ байх тэр одоо ажил амьдар зохицуулах гэдэг зүйлийг одоо бас одоо нөгөө балансын тий тааруулж явах хэрэгтэй байна. Тэрийг одоо ялангуяа одоо бидний үеийн залуучууд бол бас сайн мэдэрч ажиллах хэрэгтэй. Хит их одоо бүр завж хөлөө шоу зугаад ингээд нэг юм аливаа балансыг тааруулахгүй тий эсвэл ингээл мөнгө ажил гэл гэр бүлдээ гоё цаг зав гаргах, аялал цаг зарцуулах, ажилдаа цаг зав зарцуулах, найз нөхдөдөө цаг зав зарцуулах, эргээд бас одоо ээж аавдаа ах дүү нартаа бас цаг гаргаж явах хэрэгтэй. Өөртөө бас цаг гаргах хэрэгтэй, хоббиндоо цаг гаргах хэрэгтэй, найз нөхдөөгөө хаяа суугаад пивдэх хэрэгтэй, гоё агаар салхит гаргах хэрэгтэй. Бүхэл юмыг одоо жигтгэл авах хэрэгтэй. Энийг л ер нь тэгэл баримт жоох хийж тэгээд манайхан ч гэсэн бас энийг сайн гоё бодож байгаарай л гэж хэлнэ.